1980 оноос хойш мод тарих ажиллагаанд одоо дарга нарын удирдлагын дор явж ажиллаж байсан. За сүүлийн үед энэ хашааны модыг бол би 11 оноос манай хөгшин биднүүд хүүхдүүдтэйгээ хамт ингээд 11 оноос эхлээд 3-4 мод тарай. Тэгээд жилд нэг 2-3 удаа дээцх нь 10-20 ингэж явсаар байгаа л тэгээд одоо нэг 200-300 мод. За хамгийн сүүлд нь одоо 18 оноос хайлаасыг үрээр нь суулгаад ингэ явж байгаа. Одоо цөлжилттэй тэмцэхэд бол нэлээд анхаарч ер нь бас цаг хувь нэмрээ оруулъя. Хэдийгээр одоо насны тэтгэр суудсан байлаа ч гэсэн зүгээр сууж байгаа оронд одоо энэ залуучууд хүүхдүүд энэ сумынханд бол одоо үлгэр болъё. Энэ мод бот тари гэж л ингэж л тарж эхэлж байгаа юм да. Цаг хайлаас хоёр л тарж ургуул элсийн үйлдийг одоо зогсоох, бууруулахад цаг хувь нэмрээ оруулах юм а гэдгийг нэгээсээр одоо туршилт хийгээд үзэгдсэн ийм л учиртай юм байна. Тэгээ ер нь бол одоо элсийн үйлчлэлтийг зогсоохын тулд иргэн бүрэл орох хэрэгтэй. Бүх айлууд хашаанда мод тарих хэрэгтэй, бүх албан газрууд мод тарих хэрэгтэй. Нийтийн эзэмшлийн талбайд одоо мод тарих хэрэгтэй. Тэгэх юм бол манай Монголын хэлсний өөрч байгаа энэ сум энэ одоо бас ч гэсэн одоо бас элсэн багасгах, буурах, элсэн үйлдэн цогсох ийм асуудал харагдаж байна.